Сайн байцгаана уу? Өнөөдрийн подкастын дугаараар бид яагаад азтай охин болох хэрэгтэй вэ гэдэг талаар ярилцсан. Нэг өглөө би сэрээд яг л өөрийнхөө сүүтэрт дарагдсан юм шиг санагдсан. Гэрэл үгүй, оч үгүй, зариг үгүй. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгсөн ч, дэлгүүр орж хүнсээ цуглуулсан ч, замдаа яг юу бодож явснаа санахгүй. Гуниг гэдэг бол дуу чимээгүй аадар юм. Борооны чимээч үгүй, зүгээр л дотроос норгож хүнд мэдрэмж төрүүлдэг. Намайг хараад чи зүгээр үү гэж асуух хүн байсан ч зүгээрээ гэж худлаа инээмсэглэхээс цаашгүй. Харин үнэндээ дотроо би аз жаргалын талаар бодох ч тийхэлгүй. Гоё зүйл хийх ямар ч урамгүй. Өнгө будаг мэдрэхгүй. Хоосон мэдрэмжтэй байлаа. Тэр үед надад хинч туслаагүй. Хинч ирээгүй. Хинч намайг бүрэн ойлгоогүй. Гэхдээ нэг зүйл зөөлөн чимээгүй над руу шивнэх шиг болсон. Чи ийм байдалтайгаа үлдэж болохгүй. Чи сэрэх хэрэгтэй. Тэр шивнэнээс би эхэлсэн. Би өөрийгөө сэрээх хэрэгтэй байлаа. Яг л гэрэлд хүрэх гэсэн залбирал шиг. Тэгээд би өөрөөсөө нэг асуулт асуув. Хэрвээ би өөрийгөө амрах юм бол яг юунаас эхлэх вэ? Сэтгэл гутралын гүн рүү унахад юу болдог вэ? Хамгийн аимшигтай нь чиний эргэн тойрон зүгээр л хэвийн үргэлжилдэг. Хүмүүс инээж, пост бичиж, ажилдаа явж, Instagramд амьдралынхаа гэрэл гэгээг тавьж байдаг. Харин чи дотроо нь орчихсан ч гаднаа сайн уу гэд юу ч болоогүй мэт инээмсэглэдэг. Миний хувьд тэр үе хит их уйтгарлал, уйдалт, юунд ч хүрэхгүй юм шиг мэдрэмж, уйлгаач болсон хоосон байдал, хамгийн гол нь аз жаргалын оч үгүй болсон мэт. Тийм байдалтай байсан. Би зүгээр л орон дээрээ сууж, цонхоор харж, юу ч мэдрэхгүй байлаа. Цаана би зүгээр л юу ч хүсэхгүй мэт болсон байсан. Хинч чамайг ирж аврахгүй. Гэхдээ чи өөрийгөө босгож чадна. Би чин хүүхдээ тижээх ёстой. Амьдралаа удирдах авч явах ёстой. Хэн нэг биш. Өөрийгөө сэргээх ёстой. Тэгээд би мэддэг бүх аргаа ухаж эхэлсэн. Өглөө бүр өөрийгөө сайн сайхныг татаж чадах хүн гэдгээ сануулах. Ядаж 5 минут бясалгал хийх. Аз жаргал юу вэ гэдэг асуултад өдөр бүр хариулж сурах. Тэгээд надад нэг ойлголт тодхон буусан. Би аз жаргалгүй гуниг гутралтай байгаа нь азгүй төрсөндөө биш. Азгүй зүйл буруу сонголт хийсэндээ биш. Аз гэдэг ерөөсөө нөхцөл биш. Аз гэдэг бол энерги давтамж шүү дээ гэдэг энэ ойлголт. Тэгэхээр би азгүй биш байх нь зүгээр л өөрийнхөө азтай давтамжаас тасарсан байсан. Сэтгэл зүйн төлөв байдлын физиологийн илэрхийлэл нь тархины долгион юм. Тархины долгион гэдэг нь нейроны цахилгаан идэвхжлээс үүсэх хэлбэлзэл юм. Тархины долгионууд нь тухайн хүний сэтгэл хөдлөл, анхаарал төвлөрөл, бүтээлч байдал, стресс зэрэгтэй нэгт уялддаг. Танин мэдхийн талаас сонирхолтой байх болов гэд тархины долгионуудын хоорондын ялгааг уншиж үгэй. Бета долгион 13-аас 30 Гц
давтамжтай. Энэ нь өдрийн идэвхтэй байдал, асуудал шийдэх, төвлөрөл, сэргэлэн байдалтай холбоотой. Энэ төлөвт байхад хүн бодит байдлыг тодорхой харж шийдвэр гаргах чадвартай болдог. Альфа долгион 8-аас 12 Гц. Энэ нь тайван, бүтээлч, бясалгалын байдалд оршдог. Гэхдээ хит их альфа долгион бол анхаарал сарних, хөнгөн гунигт хүргэж болно. Дараагийнх нь тета долгион 4-өөс 7 Гц. Гүн бясалгал, зүүд, ухамсаргүй мэдрэмжтэй холбоотой. Гэхдээ сэтгэл готрлын гүн үед энэ давтамж давмгайлж амьдралыг утгагүй мэт мэдрүүлдэг. Сүүлийнх нь гамма долгион 30-аас 100 Гц. Гинтийн ухаарал, өндөр төвлөрөл, санаачлаг гаргах үед идэвхтэй ажилдаг ийм тархины долгион байх нэ. Тэгэхээр сэтгэл готрлын үед бета долгион огцон буурч, тета долгион нэмэгддэг буюу нөгөө хамгийн бага герцтэй долгион нэмэгддэг гэсэн үг. Энэ нь тухайн хүний хүсэл зориг, урам зоригоо мэдрэх чадварыг сааруулдаг. Эдгээр мэдээллээр дамжуулаад юуг илэрхийлэх гэсэн бэ гэхээр өмнөх дугаарт ярьж байсан да миний амьдралд гарсан нэг туршлага, хайрын сургамж, ухаарал бий болсон. За зөвхөн түүнээс гадна өөрийнхөө амьдралыг ерөнхийдөө үнэлэмж маань буураад тодорхой хугацаанд сэтгэл готролд орсон байсан. Тэгээ түүнээсээ эдгрээд явж байгаа тухайга өмнөх дугаарт ярьсан. Харин тэр эдгэрлийн маныг шатна энэ азтай охин болох хэрэгцээ байсан гэдэг үүднээс үүнийг дэлгэрэнгүй танилцуулж ярьж өгч байгаа юм. За тэгээд сэтгэл готрол гэдэг зүйлийг хүндэхийн тулд саний мэдээллүүдийг хүргэлээ. Тэгэхээр сэтгэл готрол гэдэг бол зөвхөн сэтгэл зүйн төлөв гэхээс илүүтэй цаана нь явагдчихэдэг юм тархины долгионы герц давтамж байгаад байх нь. Тэгэхээр нөгөө бүтээлж, урам зоригтой, хийж бүтээх эрч хүчтэй тэр мэдрэмж байхгүй, им ухамсаргүй, идэхгүй юм долгионууд тавнгаалаад сэтгэл готрол гэдэг зүйл явагдаад байсан байх нь. Тэгэхээр эндээс бид нар яаж гарах вэ гэдэг гаргалгааг шинжлэх ухааны үндсэлтэйгээр бас танин мэдхүйн талаас нь танилцуулж ярьж өгч байна. За үүнтэй холбогдуулаад хэлэхэд Harvard Medical School-ийн нэгэн судалгаагаар 2021 онд хэвлэгдсэн судалгаа байгаа. Өдөр бүр affirmation буюу баттгал үгсгэлдэг хүмүүсийн уурэг тархинд нь нейропластик буюу дахин холбогдох чадвар илүү идэвхжиж, сэтгэл готрлын шинж буурч, стресс зохицуулах чадвар нь нэмэгддэг байна гэж гарсан байна. За, ер нь манифест тархины давтамж долгион сэдвийг судалдаг хүмүүс бүгдээрээ доктор Joy Dispenzaог бас мэддэг байгаа тий. За, энэ хүний бас нэгэн бүтээлд тайлбарснаар өөрийгөө өөрөөр мэдрэх бүрт бид шин мэдрэмж, шин мэдлэг рүү тархиндаа шин нейрон холболт үүсгэж өөр ирээдүй бүтээж байдаг. Давтамжаа өөрчлөн гэдэг бол өөр зам сонгох чадвар юм гэж хэлсэн байна. Үүнийг би саяны давтамж хичээл дээрээ, сургалтын дээрээ бол шин тархиндаа шин зам үүсгэх гэд тайлбарлсан байдаг те. Манай суралцагчид сонсож байгаа л таньж байгаа. За тэгэхээр сэтгэл готрол гэдэг нэг тааруухан тархины долгионыг ялгаруулсан энэ замналыг би бас нэг туулаад гарсан байх нь байна. Энэ бүх уналт, ухаарал, дотоод сэргэлтийн дунд ийм асуулт урган гарсан юм. Хэрвээ энэ сэтгэл готрол, энэ уналт, энэ бүхнийг тодорхой хэмжээнд би давсан юм бол надтай адил хүмүүст энэ туршлага маань хэрэг болохгүй гэж юу? Мэдлэг, ухаарал чадвараараа өөрийгөө эргүүлэн босгож чадсан. Гэхдээ хүн болгон над шиг ингэж өөртөө ажиллаж шууд чадахгүй. Зүгээр л аз биш, энерги, давтамж, анхаарлаа сэргээх маш тодорхой систем хэрэгтэй байгааг би ойлгосон. Тэгээд л азтай охины сэргэлт хөтөлбөрийг бүтээх санаа төрсөн.
Гэхдээ би үүнийг зүгээр л нэг өргөс авсан мэт хөнгөн төр зургийн урам өгдөг зүйл байлгамааргүй байсан. Үнэхээр амьдралд нь өөрчлөлт авчрах үйс. Дасгал, бодол, эргцүүлэл, мэдлэгийн уялдаа бүхий. Сэтгэл хөдлөл, давтамж, өөртөө итгэх итгэл, урам зориг бүхэлд нь хөндөх 21 хоногийн систем хэрэгтэй гэж үзэж хийсэн байгаа. Яагаад 21 хоног гэж? Сэтгэл зүйчид, нейробиологчдын баталснаар шинэ дадал тогтоход дунджаар 21-ээс 66 хоног шаардагддаг. Харин 21 хоног нь хүний анхаарлын хүрээ, тууштай байдал, өөртөө итгэх итгэл зэрэг олон хүчин зүйлтэй зөв зохицож, тогтвортой шинэ ойлголт суулгах суур үе болдог. Түүнчлэн 21 өдөр гэдэг бол хүн өөрийгөө анзаарч эхэлдэг, шинэ мэдрэмжийг суулгах боломжийн зоримог алхам юм. Яагаад зоримог алхам гэж хэлж байна гэхээр 3-7 хоногийн турш өдөр бүр тасралтгүй тууштай үйлдэл хийн гэдэг зорилго тавьж байгаа нь нилээдгүй бас шандас сойрсон алхам байгаа. Хүн болгон тэр бүр үүнийг төвчээртэйгээр тууштайгаар хийж чаддгүй. Гэхдээ энэ нь танд үнэхээр хэрэгтэй гэж үзвэл та энэ зоримог алхмыг өөрийнх нь төлөө гаргах хэрэгтэй. Тэгэхээр миний энэ хөтөлбөрийг хийсэн зорилго бол 3 хоногийн сэтгэл хөдлөл биш, 21 хоногийн ухамсарын шилжилт байсан. Тиймээс азтай өхний сэргэлт хөтөлбөр нь өдөр бүр өөрийн давтамжаа сэргээх, нарийн сэдвчилсэн асуултуудаар өөрийгөө ойлгох, зөөлөн гэхдээ гүнзгий өөрчлөлт хийх замаар бүтээгдсэн юм. Хэдийгээр би зөвхөн өнөөдөр подкастын дугаараараа азтай өхний сэргэлт хөтөлбөрийг танилцуулж байгаа боловч энэ хөтөлбөрийг нээгээд бол бараг сар гаруй хугацаа өнгөрсөн байгаа. За тэгээд тэр хугацаанд анх зарлахад намайг Facebook болон Instagram-аар дагаж байсан хүмүүс ерөнхийдөө бол хөтөлбөрт бүртгүүлэн орж ирсэн. За хэрв та өмнө нь ч сонсогч бол би азтай өхний хөтөлбөртэй холбоотой 2 дууг бас сувагтаа байршуулсан байгаа. За тэр цаг үеэс эхлээд хүмүүс аль хэдийн нэгдээд хөтөлбөрөө дүүргээд эхнээсээ гарсан байна. За тэгээд тэр дундаас бас мэдээлэл дамжуулахад хөтөлбөрөөр дамжин өөрийгөө дахин мэдэрсэн бүсгүйчүүд юу хэлж байна вэ? Бидний азтай охин гэсэн ойлголт үнэндээ ёр бусын зүйл биш. Энэ бол өөртөө итгэх, өөртөө инэрэнгүү хандах, энерги дээшлүүлэх, дуртай амьдралын хэмнэлтэд буцаж очих тухай юм. Хөтөлбөрт орсон олон бүсгүйчүүд эхний 7 хоногтоо дараах мэдрэмжүүдийг хуваалцсан. Уйтгартай байсан өдөр бүртээ өнгө нэмлээ. Өөрийгөө их гоё эмэгтэй байсан гэдгийг мартчихсан байснаа ойлголоо. Тогтмол давтамжаар хийдэг journaling буюу тэмдэглэл бичих нь миний бодлыг эмхэлж өглөө. Энгийн мэд санагдсан үйлдэлүүд давтамжийг минь эрс өөрчилж байна. Тэд зүгээр нэг affirmation хэлээд өнгөрөөгүй, харин ухаарлын тэмдэглэл хөтлөлт, биеийн энергийг өөрчлөх микро үйлдэлүүд, үзэл бодлоо дахин шинжлэх сэтгэл зүйн дасгалууд, сэргээн засах үйлдэлүүд гэсэн бүхэл бүтэн сэтгэл, мэдрэмж, биеийн системтэй ажилласан. Энэ хөтөлбөр яг хэнд зориулагдсан бэ? Бид хүмүүстэй мэдлэгтэй сайн уу, сайн гэд хэлээд өнгөрдөг. Харин та сайн гэж хэлсэн нь хэрнээ дотроо үгүй гэж шивэндэгч зүгээр л цааш алхдаг нэг нь үү? Хэрвээ чи хүчтэй байхыг хит удаан хичээж одоо сэтгэлчин ядарсан бол бүх зүйл байдаг хэрнээ баярлах мэдрэмж алга болчихсон бол амжилттай харагддагч дотроо би яг хийн болоо гэж мэдгээ байсан бол
зарим өглөө зүгээр л сэрх нь өөрөө хэцүү болсон бол би өөрийнхөө дотоод гэрлээс тасарчихсан юм шиг байна гэж боддог бол өөртөө итгэлтэй, азтай, амжилттай эмэгтэй болж өөрчлөгдөхөд бэлэн болсон бол тэгвэл энэ хөтөлбөр чамд зориулагдсан. Энэ хөтөлбөр төгс охинд биш. Өөрийгөө мартаж орхисон ч дахин сэрж гэрэлтхийг хүсэж буй жирийн охтуудад зориулагдсан. Чиний гадаад амьдрал ямар ч байсан дотоод давтамж чинь л үннийг хэлдэг. Хөтөлбөрт оролцоод 21 хоног тууштай байж дүүргэсэн зарим охтууд юу гэж хэлсэн бэ? Яг юу хүсдэгээч мэдгүй байсан үеэ ардаа орхисон, одоо би зоригтойгоор урагшилж байна. Би өөрийгөө эргүүлэн олсон. Урам зориг минь дахин асаагдсан. Дотроо гэрэлтэй болгоод гаднаас ч бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг юм байна. Зарим нь олон жил хийсэн ажлаа зоригтойгоор орхисон байна. Зарим нь анх удаа өөрийгөө сонсож эхэлсэн байна. Хамгийн чухал нь тэд азтай охин болохыг хүлээгээгүй. Тэд өөрсдөө түүнийг бий болгосон. Хэрвээ чи өөрийгөө сүүлийн үед таг чигхэн дотгошоогоо чимээгүй унаж байгаагаа анзаарсан бол энэ хөтөлбөр чиний эргэн ирэлтийн гэрэл болж чадна. Чамайг хэн нэгэн чирч гаргахгүй. Зөвхөн чи л өөрийгөө дотроос нь өргөж чадна. Азтай охин гэдэг бол өөрийгөө дахин олж таних тэмдэглэл. Тэр тэмдэглэл одоо чиний гараар бичигдэж бас болно. Хэрвээ чи сэтгэлээр унсан, нэгэн хэвийн амьдралд гатсан, ямар ч эрч хүчгүй байгаа мэт мэдэрч байвал чи ганцаараа биш шүү. Харин энэ байдлаараа удаан байж болохгүй. Яг л миний сонссон тэр чимээгүй шивнээ шиг чийж бас сэрэх хэрэгтэй. Азтай охины сэргэлт хөтөлбөр зүгээр нэг гоё үг биш. Энэ бол сэргэлт, өөрийгөө мэдрэх, эргээд урам зоригтой болох 21 хоногийн аялал юм. Энэ хүртэл сонсоод мэдээлэл маань таалагдсан бол дараах асуултуудыг цаасан дээр бичиж байгаад хариулаарай. Хөтөлбөр дотор юу байдаг талаар түүний зах зугаас танд мэдрүүлэхийг хүслээ. 4 асуулт байгаа. Эхний асуулт: миний одоо мэдэрч буй хамгийн давмгай мэдрэмж юу вэ? Миний одоо мэдэрч буй хамгийн давмгай мэдрэмж юу вэ? 2 дахь асуулт: би өөрийгөө яагаад азгүй гэж бодож байсан бэ? Би өөрийгөө яагаад азгүй гэж бодож байсан бэ? 3-т өнөөдөр би өөрийнхөө давтамжийг 1 оноогоор өсгөхийн тулд юу хийж чадах вэ? Өнөөдөр би өөрийнхөө давтамжийг 1 оноогоор өсгөхийн тулд юу хийж чадах вэ? Сүүлийн 4 дахь асуулт: хэрвээ би эрч хүчтэй, гэрэлтэй эмэгтэй болчихсон бол өнөөдөр юу хийх байсан бэ? Хэрвээ би эрч хүчтэй, гэрэлтэй эмэгтэй болчихсон бол өнөөдөр би юу хийх байсан бэ? Зөвхөн өөрөө өөртөө зориулж хариулж байгаа учраас үннээсээ айж санаа зовох зүйлгүйгээр чин сэтгэлээсээ хариулаад үзээрэй. Өнөөдрийн подкаст дугаараар энэ хөтөлбөрийг хийх болсон шалтгаан, үндэслэл, утга учраа илэрхийлэхийг хичээлээ. Ойлгомжтой байсан гэж найдаж байна. За тэгээд мэдээллийн чанартай бусад сонирхож байгаа зүйлийг хэлэхэд юуны өмнө азтай охины сэргэлт гэж нэртэй боловч охин гэдэг нь эмгтэй бүсгүй хүн таны дотор байгаа дотоод тэр чанарыг нь илэрхийлсэн үг юм. Тэрнээс хүүхдүүдийг хэлээг байгаа шүү. Тэгэхээр жоохон охтуудад зориулсан хөтөлбөр гэж ойлгож болохгүй нэ. Харин дотоод охиноо тээж явсан
Магадгүй яг түрүүний хэлсэн шалтгаанууд, үндэслэл, нөхцлүүд бүрдчихсэн байгаа. Тэдгээр бүсгүйчүүдэд зориулсан байгаа. Та насанд хүрсэн л бол хэдэн ч настай байж болно. За тэгээд хөтөлбөр маань 21 хоногийн хугацаатай байгаа. Имэйл хөтөлбөр гэдгийг сануулъя. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр танд имэйл хаягаар чин захидал байдлаар хөтөлбөрийн контент агуулгууд хүрдэг. Та ямар нэгэн Facebook группт ч юм уу орох шаардлагагүй. Зөвхөн имэйл хаягаа бүртгүүлэхэд л хангалттай. Хүн болгонд л ажил дээрээ ч юм уу хувийн амьдралтаа хэрэглэдэг имэйл хаяг байгаа те. За ихэнх нь Gmail хаягтай байдаг. Тэгэхээр та Gmail-ийн inbox цэсийг харах юм бол тэрэн дээр чин өглөө болгон яг л гоё хайрын захиа шиг азтай охины сэргэлт хөтөлбөр нэг нэгээрээ илгээгдэх болно. Та имэйлээ уншаад имэйл дээрх агуулгыг өөртөө эргцүүлэн тунгааж бичих дасгал байвал тэр дасгалыг нь өөртөө чин үннээр дагаж хийгээд өөр дээрээ ажиллах юм. Имэйлээр урам зориг өгөх контентууд, давтамж өөрчлөх дасгалууд нэг дор системтэй илгээгдэнэ. Хувь хүний дотоод хөгжил, эмэгтэйлэг мэдрэмж, энергийн мэдлэгийг хослуулсан хөтөлбөр гэж ойлгож болно. Хөтөлбөрт бүртгүүлэх линкийг бичлэгийн тайлбар хэсэг болон комент хэсэгт нь оруулаад өгье. Та шууд дараад орж бүртгүүлж болно. За тэгээд зарим хүмүүст нь хэрэгтэй болов уу гэд бас нэмэлт тайлбарыг хэлэхэд линк дээр дарахад танд хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулга бүхий хуудас нээгдэнэ. Таны гар утсан дээр эсвэл компьютер дээр шууд браузер хаяг дээр чинь нээгдэнэ. Тэгэхээр тухайн хуудасны мэдээлэлтэй сайтар танилцаарай. Тэгэхгүй бол хүмүүс имэйл хаяг гэдгийг нь имэйл хөтөлбөр гэдгийг нь ойлгохгүйгээр энэ бол сургалт гэдэг сургалт руугаа яаж орох вэ гэд асуугаад байдаг ч юм уу. Эсвэл би охиноо бүртгүүлчлээ яаж охиноо оруулах вэ гэдэг ч юм уу. Өрөөсгөл ойлголт аваад байдаг. Тэгэхээр альва шийдвэр гаргахын тулд тухайн зүйл нь яг юу вэ гэдэг бүрэн ойлголтоо авч иж сонголтоо хийх хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Тэгээд хөтөлбөрийн утга агуулгатай сайтаар танилцчих. Тэгээд тухайн хуудасын доод хэсэгт нь бүртгүүлэх гэсэн жижиг цонх байгаа. Тэрэн дээр нь та имэйл хаягаа хийгээд оруулна. За ингээд имэйл хаягаа хийнгүүт тухайн имэйл хаягаар чинь таны имэйлүүд 21 хоногийн турш илгээгдэнэ гэсэн үг. Тиймээс имэйл хаягаа зөв алдаагүй оруулах хэрэгтэй шүү. Имэйл хаягаа бүртгүүлмэгц танд бүртгэлийн Google форм автоматар нээгдэнэ. Заавал Gmail, Google аккаунт ерөөсөө шаардахгүй шууд нээгдэх учраас төгшөөлгүй бөглөөд өгөөрэй. За нэг бяцхан асуумжуудыг бөглөнгөө та хөтөлбөрийн төлбөр болох 33 мянган төгрөгийн төлбөрийг хэрхэн төлөх заавар гарч ирнэ. Тэр зааврын дагуу шилжүүлэхэд таны бүртгэл баталгаажих болно. Хөтөлбөр маань нийт 21 хоногийн хугацаатай явагдана. Харин нэг удаагийн төлбөр нь 33 мянган төгрөг. Тэгэхгүй бол зарим хүмүүс өдөр болгон 33 мянга өгөх юм уу ч юм уу буруу ойлгосон байдаг. За ингээд сайтар дэлгэрэнгүй тайлбарлаж чадсан гэж найдаж байна. За тэгээд энэ бүхэн таалагдаж сэтгэлд чинь нийцэж байгаа бол хойшлуулалгүй яг хөтөлбөртөө нэгдэрээ. Би өөрийн давтамжийг дахин идэвхжүүлж дотроосоо гэрэлтэж байна. Би өөрийн давтамжийг дахин идэвхжүүлж дотроосоо гэрэлтэж байна. Дараагийн шинэ дугаараар уулзтлаа түр баяртай. Энэ хүртэл сонссон Азтай охин танд маш их баярлалаа.